За сайн байцгаана уу манайхан анхууш байна. За өнөөдөр манай өвөөгийн төрсөн өдөр болж байгаамаа. Тэгээд өвөө минь өдийд амьд сэрүүн байсан бол 86 насыг зоогөлж байх байжээ. Тэгээд өвөөгийн минь төрсөн өдөр болгоноор бид хэд маань одоо ах дүү нарын да ээлжилт цуглаж, даалуу тоглож, цай хурааж, хоолунд хийж идэж тэ ингээд зул өргөөд ингээд байдаг. Өнөөдөр харин манай ах дүү нар маань бүгд бөөндөө цуглаад, аав ээж минь цуглаад Гол хуйлаа майлан боллоо. Тэгээд манай аав одоо өвөөгөөс ганц хүү нөхгүй юу. Дээрээ 3 эгчтэй, доороо 2 охин дүүтэй. Тэгээд айлын ганц хүүгээс нь төрсөн хүү нь би болохоор гал голомт залгах хүү гэдэг үндсэн дээр одоо учраас одоо надад 25 нас хүрээд миний хүүд уншуулаарай гэж захтал захиас үлдээсэн нь өнөөдөр бид бүгд уншаад өөндөө уйлдаа майлдаа инээдэм ханайдам бас олон гоё амьдралын бас амьдралд байнгын тохиогоод иддэг маш гоё өдөр боллоо маш сайхан. Тэгээд та бүгдтэйгээ сайхан хуваалцъя гэж бодсон юм аа. Энэ захиан дээр гоё одоо хайр, одоо сургамж, одоо юу гоё олон сайхан мэдрэмжүүд байна л та. Хайрыг их олон зүйлсийг мэдэх хаа энэ захианаас. За ингэж байна. Лувсан овогтой нацаг өвөөгөөс нөө онхоштой зориулваачгүй. Сайн байна уу хайртаач минь ээ. Миний хүүгийн амьдрал гэр байна да. Эхнэр хүүхдтэй болсноо. Өвөөг бол дандаа муухай өвөө гэж дуудах юм аа. Магадгүй хүссэн зүйлийг нь авч өгдөггүй байсан болохоор тэр байх л да. Чамааг өвөө нь харах бүртээ ирээдүйг чинь төсөөлдөг. Ямархуу хүү болох болоо гэж. Мэдээж өвөө нь бусдад тусалсан, үргэлж инээмсэглэл зацруулсан мундаг хүү болно гэдэгт итгэлтэй байна. Чи 2 настайдаа тоглоомоо аяганд цай аягалж өгөөд өвөө цай уу гэж хэлэхдээ яг л том хүн шиг харагдаж байсан. Өвөөгийнх нь зээл 130 машинаар их л явдаг байсан да. Чи санаж ил байгаа бах та. Дахиж уншиж байгаа мөртлөөс л өвөө шүү. Мань унших шүү. Тэг зээл 130 таар явдаг гэсэн гэл мань ирдэг гэсэн чинь өвөөтэй. Хажууд зээл 130-ыг манайхан бас мэдэх бах. Ийм хажуудаа бариултаа тэндээс нь барьж явж байгаад огцон тооромцлохоор ингээ бойлоод шүдтэйгээ авсраад цус гараад өвөө би баригээл явдаг байсан да. За тэгжин. Тэгээд явдаг байсан да. Өвөө битгий баас дээрээ битгий баас дээр заваа аргал гээд аргалан дээгүүр явуулдаг сонио. Яаш. За. Би уншчихтаа. Би өнөөс уншаад тэгээ заа манахаар. За тэгээд өвөө зээл 130 машинаар их явдаг байсан та. Өвөө битгий баас дээрээ гээд аргал дээгүүр явуулдаг сонио хүүхэд байсан шүү. Одоо миний 25 нас хүрсэн байх. Өвөөг нь 25 настай байхад танай аав чинь төрж байлээ. Амьдрал үргэж дартан байхгүй шүү хүмүүс. Хичээж яваарай, битгий шантраарай. Өвөө нь ач хүүтэй захих хэдэн зүйл байна. Бандайд битгий нөр өгөөрэй. Цаашаа санаатай хүүхэд байгаамаа. Аав нь анхнаасаа л манайд ирэхдээ хэсэг арх өнөр төлсөн хүүхэд. наадхан битгий уншаанда. За ган төмөр хуучин Улгаач удамтай удлаарай гэж юм тэр битгий. Тэгээд төгсгөлийн хэлчихвэл Наач одоо дандаа захиас үүднээ. тий өөрийнхөө үлдээс өв хөрөнгийг зөв зарцуулна гэж найдаж байгаа шүү. 2006 оны 5 сарын 2-нд энэ хүү захиаг бичив гинэ. Өвөө нэг мэдэрдэг байсан ч гэх юм уу. Намайг урлагийн хүн болгоорой, энэ хүүхдийг урлагийн хүн болгоорой гэж аав ээжд минь захидаг байсан юм билээ тэгээд. Сайхан юм аа тэгээд түнд дурсамж идэг юм. Тэг хамгийн гол нь нөгөө үлдээс хөрөнгө нь байгаа. Надад Хөрөнгө яах чинь. Гоё маа нэр. би ингэ салтан болчлаа штэ. Яа, гоё бэ. Ярц маань Хариг банкны хадгаламжинд хадгална. Хамгийн өндөр хүүтэй штэ. 16.5 хүртэл. Хариг банкнд хадгалсан 50,000 төгрөг тутамдаа нэг их аваад сар болгон хосоороо аялалд явах ирэх юм уу 500,000 юм уу 1 сая юм уу тэр мөнгөнд ямарчсан хадгалангаа туршаад үзэн ямарчсан ямдоогоо үзэн тэгэхээр чи манд боломж их байгаа юм амар өндөрч байгаа шүү дээ их байгаа ч манд боломж тэгээд жилийн эцээр биш та. За жилийн эцээр 100 сая төгрөгийн
хацсан болох боломжтой байхгүй. Зүгээр хадгалснараа юу? Мөнгө хадгалаад тэр оронд хүүн өсөж гин. Надад алдах юм байхгүй шүү дээ. Зүүн те Өвөөгийн үлдээсэн хөрөнгийг би Ариг банкны 16.5% хүүтэй хадгалаад миний хүү өсөж хооронд би 50,000 төгрөг тутамдаа би урамшууллын ирэх аваад тэр ирэхээрээ би сар болгон 500 сая төгрөг хосоороо аялах нэг бол жилийн эцээр 100 саятай болно. тэг сар болгох юм уу те андаа? Сар болгоо. Ямар гоё юм бэ? Жилийн эцээр 100 сая авахгүй. Ядаж нэг хоол захиад яа тийм ба одоо. Яах юм бэ? Өвөө надад л үлдээсэн. Мань бол анх оюутан байхдаа жоохон ийм мөнгө Зэ. Тийм байна да хүмүүсээ тэгээд надтай мөнгөгүй байхад хөгийн алддаг мó банд нар бүгд fuck. Өнөөдөр би саятан болчлоо. Намайг өсөөд явж ихт миний нүдэн дээр хуушуур идчихсэн сүйсийн оюутнууд бүгд сонс. Би саятан болцсон байна өглөөнүүд нь. Манай найз саятан ой. Жаастай бэлтгэдэг хамтасан та бүхэндээ баярлалаа. Амьдрал баялаг юм. Хамтран ажилласан Ариг банк байлаа. Би Ариг банкнд мөнгө хадгалаад тэр бомдон болох болно. Баярлалаа. Бүгд мөнгө дуртай, мөнгө чиний сул тал. Хүүхнүүдэд бас дуртай, хүүхэн чиний сул тал.